За төсвийн асуудал дээр нэгдүгээр асуудлын 3 дугаар асуулт асууя. Нэгдүгээр асуудал засгийн газрын нийт өрийн хэмжээ 2027 онд 57 их найд байна гэд орж ирж байна. За яг одоо засгийн газрын өнөөдрийн байдлаар нийт хэдэн их найд байна вэ? Үүнээс Монгол улсын иргэн бүрд ноогдож байгаа нийт өрийн хэмжээ. Одоо жишээлбэл наран туяанарагийн хүүхдэд нь за ингээд биднэрт ер нь нэг иргэнд хэдэн төгрөгийн гадаад өр байна вэ гэдэг асуудал. Хоёрдугаарт биш. За ер нь энэ дотоодын нийт бүтээгдэхүүн өсөх хэрээр одоо засгийн газрын өр ингээд тэлсэн байдалтай яваад ах нь зөв өө гэдэг ийм асуултыг асууя. Хоёрдугаарт нь энэ нийгмийн халамжийн тухай хууль заасан одоо дагуу төсөөс хуваарлах зардлын дээд хэмжээг 2.8 их найдад барина гэсэн байна. Ингэхдээ энэ хүүхдийн мөнгө халамжийн бодлогыг зорилтод бүлэх чиглүүлэх шинжилэл хийх юм уу? Энэ дотор жишээлбэл яг одоо ахмадуудын одоо шаардаад байгаа хэдэн сар гарan одоо энэ хүүтнээс ахуулаад халуун хүртэл гадаад жагсаж байгаа 1.5 сая төгрөг болгох энэ тэтгэврийн асуудлыг багтааж шигтгэж өгч чадсан уу? Хоёрдугаарт энд нөгөө одоо хүүхдийн мөнгнөөс гадна цалинтай ээжийн хөтөлбөрийг та нар дахин одоо авч хэлэлцэж одоо төсөөлтөд оруулсан уу? Жишээлбэл цалинтай ээжийг өөрийн туяа гишүүн гэхэд 500 мянган төгрөг болох боломжтой гэж одоо ийм юм ярьжсэн. Одоо бол байхгүй болсон байгаа. Миний хувьд бол энэ цалинтай ээжийн одоо та бүхэн бол энийг бүр аягүй сайн тусгаад аваасаа гэж бодож байна. Цалинтай ээж хөтөлбөрийн нэршлиг нэгдүгээрт болоод ээжийн дэмжлэгч юм уу ямар нэг юм хэлээд тэгээд цалин гэж тодтохоо болоод энийг 50 мянган төгрөг өнөөдөр үнийн инфляцийн хувьд ямар байгаа вэ те? Тэгэхээр 50 мянган төгрөг энэ өөрөө ээжийн хувьд одоо ямар одоо дэмжлэг болж чадах вэ гэдгийг харгалзаж үзээд ядаж 100 мянган төгрөг болох хэмжээнд та бүхэн бас оруулж ирвэл их сайн байна гэж харж байна. За тэгээд одоо засгийн газар чинь нөгөө халамжаас хөдөлмөрт гээл бодлого юу яагаад байгаа шүү дээ. Гэтэл энэ ч одоо ингээд жил болгон одоо халамжийн зардал ингээд өсөж яваад байна. Тэгээ энтэй чинь бас хэр дүүцэж байгаа юм бэ гэдэг асуудлыг асууя. За мөн түнчлэн одоо энэ ерөнхий сайд хувь хүний орлогын албан татварыг босгохын 400 сая хүргэнэ гэдээ ингээд яриад байгаа. Хэрвээ ийм юм болох юм бол та хэдийн одоо энэ хараад байгаа дунд хугацаанд хувь хүний орлогын албан татварын орлого дунджаар 12.8%-аар төсгөөр одоо хувиар өсгөөр төсөөлж байгаа энэ төсөөлөлтөд чинь бас яаж дүүх болоо гэдэг ийм асуудлуудыг асуухаас гадна та түрүүн хэлжсэн эрүүл мэнд боловсролын салбарт хамгийн их одоо төсөв хуваарлагдж байгаа гэж яасан. Энэ боловсролын эрүүл мэнд боловсролын салбарын санхүүжилтийн үр дүнг ер нь яг ямар одоо шалгуураар хэмжих. За. Монгол улсын нийгмийн эдийн засгийн хөгжлийг 5 жилийн хөгжлийн хөтөлбөр байгаа. 26-30. Тэний дотор бүх салбар хэмжих нэгжтэйгээ шалгуур үзүүлэлттэйгээ бүр ингээд дэлгэрэнгүй задлалцсан байна. За тэрийг мөнгө сүхэ өгөөдөх. Тэр одоо бас нөгөө 27 оны хөгжлийн хөтөлбөр бодлого дээр бас ахаад яригдана. Тэр үед нь дэлгэрэнгүй танд мэдээлэл өгөөд ярив. За нийт өрийн асуудал тийм биз. За засгийн газрын өрийн дээд хязгаарыг дотоодны бүтээгдэхүүн 60% сэтгүүлэхгүй байна гэж заасан байна. Төсвийн доктортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагатай. За бид болохоор 27, 28, 29 онуудад 50%, 45%, 50-аас 45 болгож бууруулах гэсэн зорилттой. Одоо болохоор яг одоо энэ жилийн байдлаар бид 39 байна уу? 39.3%-тай байгаа. 39%-тай буюу 35.4 их найд төгрөгийн засгийн газрын гадаад өр байна гэж. За нөгөө талдаа тэтгэвэр бол халамж биш шүү дээ. Тэтгэврийн хэмжээг хуулийн дагуу инфляцийн хэмжээтэй уялдуулаад нэмээд байгаад байна. Тэр бүх хөрөнгөний эрхчийн төлгөөнд сууж байгаа. За эх жил 3 жил бид нар гадаа зээлийн ашиглалтыг жоохон нэмэгдүүлье гэж байгаа юм. Тэгэхээр одоо төсөв алдагдaltaа гэдээ ороод ирлээ шүү дээ. Тэнцвэржүүлсэн орлого чинь 34.7 их найд. Нийт зардал нь 36.4. Орлого зарлагаасаа 1.5% алдагдaltaа буюу 1.7 их найдын алдагдал үүсэж байгаа. Энийгээ бид нар гадаа зээл авч зарцуулна гэсэн үг. Энэ гадаа зээлээрээ бид нар нөгөө нийгмийн шин чанартай орон нутгийн дэд бүтцийн энэ бусад салбарын одоо хөрөнгө оруулалтуудыг гадаа зээлээрээ. Нэгэнт улсын төсвийн хөрөнгө оруулалт хийх чадвар маань ингээ хязгаарлагч байгаа. Орлого зарлага дээр. Тэгэхээр 27 онд шинэ хөрөнгө оруулалт байхгүй. Гадаа зээлийн ашиглалтаар шинэ хөрөнгө оруулалт буюу нэгэнт нөгөө ирэмблэгдсэн олон 18 их найдын гадаа зээл бид нар чинь нөгөө бүтээч гисэн байхгүй. Гэрэл замдуулчихсан. Ашигладаг хэмжээ маань бас хуулиар хязгаартай.
Тэгэхээр тэнд талаас ашиглах юмудаа нэлээ нэмэгдүүлэх юм. Гадаад зээлийн ашиглалтын хуулийг засгаас ахаад өргөн барьцсан. Хоёр том төслөө гаргачих юм бол гадаад зээлийн ашиглалт дээр бид нар нэг 4 их найд гарав. Гадаад зээлээр бид нар төсөл хөтөлбөрүүдээ орон нутгийн нийгмийн энэ салбарын асуудлуудыг шийдэх болцоо үүсгэх юм. Тэгэхээр гадаад зээлийг ашиглах нь яг энэ цаг үед их чухал. Гадаад валюта оруулж ирнэ. Дотоодоо шинэ эдийн засгаа идэвхжүүлэхэд их зөв бодлогын үүднээс ингэ шийдэж байна. Өөрчиг байлаа. За тэр сангийн яамных нь нийгмийн хамгаалал хоёр яриад байгаа. За сангийн яам санжаад орж гишүүний асуултанд хариулъя. За ер нь бол 2027 онд бол бид нар төсвийн хэрэгцээ шаардлага гэдэг талаас нь харах юм бол 4-6.7 их найдын хэрэгцээ шаардлага байна. За энэ дэр бол зөвхөн одоо сая энэ дэр багш эмч нарын бол цалингийн асуудал, за тэгээд тэтгэврийг 10% магадгүй нэмэх асуудал, за эрчим хүчний үн тарифын асуудал, за тэгээд хүн ам зүйн статистик өөрчлөлттэй холбоотой зардлууд орж байгаа. Тэтгэврийн насныхан болон сурагчдын одоо өсөлт гэсэн үг. За ингээд үзэхлээр ийм хэрэгцээ шаардлагатай. Одоо бид нарын өргөн барьсан байгаа хүрээ маань бол гэхдээ нийт зарлага маань бол 3.5 их найдаар өссөн. Үүнээсээ суур зарлага маань 2.6 их найдаар л өсөж байгаа. Суур зарлага гэдэг маань одоо бид нарын урсгал цалин үлс болон хөрөнгийн зардал хэмж байгаа. Тэгэхээр энэ 2.6-аа багтаагаад намар төсөв бол оруулж ирнэ. Тэгэхээр төсөв дотор бид нар одоо дотор нь зохион байгуулалт хийх ямар боломж байна? Энэ дүндээ яаж багтаах боломж байна гэдэг агуулгаар нь орж ирнэ. Тэгэхээр бол бид бол одоо энэ 2.6 дотор л ярина. Гэхдээ мэдээч хэрэг зарлагын хэрэгцээ шаардлага 4-6.7 их найд байлаа гэд бид нар хий орлогоо тавьж бол төсөвж болохгүй. Ингэх юм бол энэ маань өөрөө дахиад дараачийн төсвийн докторгүй байдлын зүйл болно. Тэгэхээр бол зарлагадаа бол нэг талдаа бол бид нар хэрэгцээ шаардлага гаргаж олж нөгөө талдаа орлогодоо хөтлөгдөж л зарлага тавина. Тэгэхээр 2.6 их найдаар зарлага одоо цалин үлс бол урсгал зардлаа бол нэмэх энэ орон зайгаа бол бид нар бол ашиглаад одоо зөв ашиглаад л явах хэрэгтэй гэдэг байдал дээр бол засгийн газар дээр бол яригдсан байгаа. За хэрвээ одоо түрүүний ярьжсэн жишээ нь одоо тэр нөөтийн хуулийг бол хамтсны өргөн мэдүүлсэн байгаа. Энэ хуулийг одоо их хурал дээр бол батлагдаагүй тохиолдолд энэ орон зай маань дахиад доошо буугаад эх жил зарлага нэмэх орон зай маань 800 тэрбумаас 1 их найдын л орон зай гарч ирнэ гэсэн. Тэгсэн тохиолдолд бол одоо нөгөө багш эмч нарын цалин нэмэхэд одоо амлалт авсан байгаа. Эдийн засгийн хөгжлийн яам чинь төсвийн хүрээ гэдгээр яг эдийн засгийн чадвараа орлогоо зарлагын тодорхойлоо өгч байгаа. Тэгэхээр сангийн яам дур зоргоороо орлого нэмж болохгүй. Зардал нэмж яг тэр хуулийн үрээгийн захирах энэ дотор явнаа л гэдгийг заачиж байгаа. Гадаа зээл дээр засгийн газрын өртөө холбоотой манай засгийн газар бүх цаг хугацаанд бүх өрөө цаг хугацаанд нь төлж ирсэн. Ямар нэгэн өр төлөхгүй хугацаа хойшлсон зүйл байхгүй. Манай зээлч зэрэг тэрийгээ дагаад их өндөр их сайн байгаа. Монгол улсын зээлч зэрэг гадаад их усур татах орон зай их сайтай. Муу биш байгаа шүү. За энэ бол нэг гадаад өөрөө л нэг ачаал үүсэл тулаад байгаа юм байхгүй. Нийт 60% хуулиар байгаагаас бид нар одоо 39% тайл явж гин гэсэн үг. За ингээд дээрэс нь энэ 25 оны жилийн эцсээр нийт 2.4 их найд төгрөг нийгмийн халамжийн сангаас цалинтай ээж энэ хөтөлбөр зарцуулсан 1.5 нь хүүхдийн мөнгө. Тэгэхээр их өндөр явж байгаа. За энэ зардлын 63% бол нөгөө нийтлэг мөнгө. За ойлголоо. Тэгэхээр яг одоогийн өнөөгийн байдлаар бол одоо засгийн газрын өр за нэг хүнд нэг иргэнд ногдох өрийн хэмжээ нэг 9.7 сая орчим байна гэж. Яг ер нь бол тий за ийм байна. За тэгээд хамгийн гол нь одоо бас энэ сангийн яамны хэлсэн үгэн дээр бас нэг зүйл энэ хойлчуу яач уу гэж бодож байна. Яа тэгэл одоо энэ 2.8 их найд чинь ч бол зүгээр нийгмийн халамжийн одоо халамжид хуваарлах төсвийн дээд хэмжээ байгаа шүү дээ. Гэтэл эндээс дахиад багш Ахмадын цалинг одоо амлсан амлалтаараа олгоно гिचвүү эсвэл би буруу ойлгочвүү. Нэг асуудал нь хамгийн гол нь одоо энэ жишээлбэл яг энэ 2.8 их найдыг те яг энэ нөгөө энэ зорилттой бүлэг рүү чиглүүлэх юм шинжилгэлийн хүрээнд оруулж ирж байгаа юу гэдэг асуудал байсан шин. Сангийн яам санжаад орж гишүүний асуултанд хариулъя. За одоо батлах төсвийн өрөөний мэдээлэл төр бол 9 тоо байгаа. Энэ дотор бол
төсвийн нийт зарлагын хэмжээ гэж тоо байгаа. Энэ зарлагын хэмжээ маань 32,980 буюу 32 их найд 980 тэрбумаас 36 их найд 493 гэж өсөж байгаа. Энэ 3.5 их найдаар өсөж байгаа. Дараа нь болохоор суур зарлагын хэмжээ гэж байгаа. Энэ суур зарлага гэдэг маань бол цалин хөлс урсгал зардал дээр нь нэмээд хөрөнгө оруулалтын зардал маань орсон зардал юм. Энэ болохоор 29.8 их найдаас 32.4 их найд буюу 2.6 их найдаар өсөж байгаа. Нийт зарлага маань өсөж байгаа нь тэр баггүй юу. Тэр 2.6 их найдын өсөлт дотроо бид нар одоо жил болгон дэвтгэрээ инфляцийн хуваар бол нэмэгдүүлнэ гэдэг одоо ийм хуйлтай. За дээрэс нь хүүхдийн тооны өсөлт, за ахмадын тооны өсөлт ингээд бүх статистик өөрчлөлттэй холбоотой энэ өөрчлөлтүүд байгаа. Энэ бүх зүйлүүдээ авах хэрэгтэй. За дээрэс нь энэ боловсрол эрүүл мэндээр энэ жилийн нөгөө цалин нэмсэн маань эх жил дээр дахиад ачаалт үүсгэр бол тэрийг тусгах хэрэгтэй. За гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, отгон бэлэг, гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр энэ нийгмийн халамжийн сан буюу энэ 2 их найд 823 тэрбум төгрөг бол одоо 6 хуулийн хүрээнд үйлчилж байгаа үйлчлэгийг зарцуулж байгаа. Нийгмийн халамжийн тухай хууль, их эцэг олон хүүхэдтэй өргөдлөхөөс эцэг гэхэд итгэмж олгох тухай хууль, ахмад насны тухай хууль, хөгжлийн бэрхшээлтэй хүний чиглэл мөнгөний бүх хуулиудын хүрээнд ингэж нийтдээ зарцуулагдах үнийн дүн байгаамаа. Тэгэхээр яг 0-3 насны хүүхэд асарсны тэтгэмж бол энэ дотор орчихсон явж байгаа гэсэн үг. Тэгээд түрүүн сангийн ам хэлсэн. Ерөнхийдөө бол 2026 оны төсвөөс энэ 2027 оны энэ хүрээний мэдээлэл бол 190.8 тэрбум төгрөгөөр нэмж төсвөлсөн байгаа. Тэгээ энэ бүх зардалтай бол багтааж энэ эх оны төсвийг зарцуулах юм байгаа. За нийгмийн халамжийн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл болон гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслүүдийг гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас боловсруулчихсан засгийн газрын гишүүдээс ингээд санал авах энэ явц явж байгаа. Тэгээ энийг бол засгийн газрын хуралдаанаар хэлцүүлээд их хуралд өргөн барьсны дараагаар энэ халамжийг илүү ингээд зорилт дэсэгтэй чиглүүлэх хүүхэд хүн амын өсөлттэй холбоотой зардлыг ингээд салгах энэ зохицуултууд хийгдэх юм аа.